1993 онд анагаах хүний сургуулийн хүний хэмжээ мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөж ирэл 95 онд л одоо анх хэсгийн систем гэж яагаад одоо энэ тэр эрүүл мэндийн 13 дахь төв гэдэг байсан. Тэнд хэсгийн хэмжээр ажиллажсэн. Тэгээ 95 оноос 2013 он хүртэл одоо яг энэ хамгаалал дүрийн 6 дугаар хорооны чандаа өрхийн имлэг гэдэг 19 жил ажиллаад дунд нь одоо 13-аас 18 онод хамгаалал эрүүл мэндийн төвийн дараагаар ажиллаж байсан. Тэгээд эргээд сая 20 онд буцаад одоо энэ имлэгтээ ирээд нийт одоо 23 дахь жилдээ тухайн өрхийн имлэгт ажиллаж байна. Зон 88 онд анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгссөн. Тэгээд 88 оноос тэр үед ажилчны оройн эмнэлэг гэж байсан. Тэнд больниц дараа нь 13 дугаар төв хэсгийн эмнэлэг. Тэгээд хэсгийн эмнэлгээс 2000 онд хэсгийн эмнэлгүүд хороогоороо тараад тэгээд тусдаа өрхийн эрүүл мэндийн төв болж салбарлсан. Би 93 оноос 2000 он хүртэл энэ эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээ анхны одоо өрхийн систем шилжих үеийн яг үүсгэн байгуулагчдын нэг нь болж ажиллаж ялаа. Сэнийгээр их бахархдаг. (1999) онд засгийн газрын тогтоол гарч Монгол улсад одоо өрхийн одоо имлэг байгуулах тухайд засгийн газрын тогтоол гарч ирсэн. Тэр үеэс одоо өрхийн имлэг гэдгийг байгуулад бид нэр одоо тухайн үеийн 6000 гаруй хүн амд 4 эмч 4 солилцтойгоор энэ чандаа өрхийн имлэгийг үүсгэн байгуулж одоо хүртэл ингээд 99 оноос одоо 2000 оноос одоо аль биесний тамга тэмдэг гэрчлэгийг аваад ингээд 25 жилийн төвхтэй имлэг болоод өнөөдөр ингээд ажиллаж байна. Тэр үед үүсгэн байгуулахад одоо энэ өрхийн имлэгийн энэтэл байгаа жижигхэн байсан. Энд анх бүх өрхийн имлгүүд юм жижиг юм юутай байгуулагдаж байсан. Тэгэхэд энэ пүрэвчлэн эмч, Батсан эмч, одоо бурхан болсон цогтоотор эмч бид дөрөв анх үүсгэн байгуулахад эмчээр ажиллаж байсан солигч нартайгаа 12 удаа байсан. Өрхийн эрүүл мэндийн нэгдэл хороо цагдаатайгаа нийлээд энэ том ийм өрхийн том нэгдсэн төв болж өгсөн. онд одоо томсох шалтгаан болохоор аль болох үйлчлэгээ эрүүл мэндийн үйлчлэгийг нүм ард түмэндээ ойртуулах тийм л зорилготойгоор өрхийн системд зориулж оруулж байсан. Тэр үед ч одоо манад энэ Батсан эмч гэдэг байгаа. Батсан эмч, Цэвадам эмч, Пүрэвчулуун, Цогтбаатар тэгэл олон эмч нартай ажиллаж байсан да. Одоо ихэнх нь бас сайхан байж байна. Өндөр настангууд болсон, ахмадууд болсон байж байна. Монгол улс чинь ерөнхийдөө 230 гаруй өрхийн эрүүл мэндийн төв байгаа. Тэрнийх нь одоо бараг 150-д өрхийн эрүүл мэндийн төв Улаанбаатар хотод байгаа. Аймгийн төвүүдэд за тэгээд Улаанбаатар хотод эмнэлэгдээд одоо бараг 90% нь Улаанбаатар хотод байдаг. За ерөнхийдөө бүтцэн яаж явдаг гэхээр Монгол улсын эрүүл мэндийн систем өөрөө анхар шат, лавлгаа шат одоо дээдчлэлтэй эмнэлэгүүд явдаг шүү дээ. За анхчны эрүүл мэндийн төвд л өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг, тосгоны эмнэлэг гэсэн бүтцтэйгээр явдаг. Тэгээ ерөнхийдөө л одоо өрхийн эрүүл мэндийн системд Монгол орны Хүн амын одоо бараг 80-90% нь хамрагдаж сумын эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлээд явдаг ийм том бүтцтэй байгууллага. Үйлчлэгээ гэдэг чинь одоо ерөөсөө л
тэр өрхийн ямар лам бүл вэ бүгдийг нь үздэг. Одоо хуушин хүүхдийн эмч гэж байсан шүү дээ. Хүүхдийн эмч, дотрын эмч гэл ингээ бүгд байдаг гэсэн бол ерөөсөө бүх үйлчлэгээ тэр өрх дээр л төвлөрсөн. Тийм үйлчлэгээд байдаг гэсэн. Бас сайхан ч үе байлаа, бас их хэцүү үе ч бас тохиолдож исэн бид нарт. Анх юу юугаач мэдэхгүй тэгэл одоо улсын юуны эмнэлгээс өрх рүү тусгаарлагдал гарна. Айлуудаар урд нь эмч нар чи явж үздэггүй байлаа шүү дээ. Тэгэл няраага 7 хоног болгоо очиж үзнэ. Хөгшин настай хүн өндөр настан тэгэл одоо хор тавдартай хэвтрийн гэл бүх хүмүүсийг үздэг графикийн дагуу нэг эмчэд нэг 2000 хүн харьяалагддаг байсан да тэр үед. Анх бид нар чи 2000 онд энэ өрхийн эмнэлгийг байгуулагдаж хахад бидний хувьд бол ийм машин тэрэг байхгүйсэн. Тэгээд миний хувьд гэхэд бол энэ туулгалын уртлын годамжнаас одоо энэ хавь хүртэл ингээд 6 дугаар хараа үргэлжилдэг байхгүй. Тэгэхэд машин тэрэг байхгүй бид нар явганаар одоо төрсэн их өндөр настай ахмадууд нярага явганаар явж иргэдэг байсан. Тэгээд тэр үед бол бид нар одоо тэглээ инглээ гэж нэг шантарж байгаагүй. Тэгэл хийх ёстой ажлаа хийгээл тэгэл явж исэн. Тэр үед бол бид нэр анх Азийн хөгжлийн орн юугаар байгуулагдсан анх тэр модон байшинд анх бид нэр орж ажиллаж илээ. Тэр галлагаатай. Тэгээ сүүлд нь одоо ийм сайхан өрхийн одоо төвийн халаалтын энэ байшинд орж ирээд их тоног төхөөрөмж бүх юмнууд нь үнэхээр бидний ажиллаж байгаа үеэс эрс өөр их сайхан болсон. Бидний ажлын цагаараа бол дуудлаганд их явдаг. Тэгээд одоо нярага тогтмол иргэн өндөр наснаа иргэн. Тэгээд бүхэл одоо үзлэгээ ирээд амбалтаарынхаа үзлэгийг үздэг. Ээлжээр бид нэр амбалтаартаас ээлжээр сууж бусд нь одоо эргэлтийн цаг гаргаж гадуур дандаа бидний ажил бол годамжаар одоо өрфүүдээр явж ажилладаг байсан. Төргний эмч гэж байхгүй дандаа бид нэр дуудлагаар хүүхдийн яраа ирэх өндөр наснаа ирэх гэх тэр бүгдээрээ одоо өрөх явганаар үйлчилдэг байсан. Ер нь бол эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй яг тухайн мессен дээр нас очиад үзүүлцдэг давуу талтай. Ер нь бол тэр өрхийн эрүүл мэндийн асуудлыг бол шийдвэрлэхэд бас өрхийн эмч нар хамгийн түрүүн галзыг дээр нь байж идэг. Даралт ихтэй хүн байна гэтэл дуудлаганд яваад ороо очино. Няраа хүүхд гараад ирлээ гэтэл ороогүй л очино. Тэ урд нь бол өөрсдөө шиг хүүхдээ барайл ирдэг. Тийм л үе байсан шүү дээ. Хэсгийн эмнэлэг дээр очирлоо. Тэгээ гэрээ үйлчлэгээ авдаг тал нь аягүй сайн даваа талтай байсан байхгүй юу тэр. Энэ өрхийн эмнэлэгт ажилладаг байхдаа өндөр насны 0-5 насны хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт энэ бүгдийг л хийдэг байлаа да. Юугаар миний ажиллаж байгаа үед бол машин энэ төр байгаагүй дандаа л явж эргэж тойрдог байсан. Дөнгөж ажилд орчоол яг нөхдийн 6 дугаар хорооны нөхдийн гудамжинд бүр тэр арын нөгөө голын хажуугаар явсан чинь над нэг амар санагдчихсэн. Тэр л одоо дурсамж та юу ч мэдэхгүй явж ирсэн. Ийш тийш хараал нэг хүн байхгүй нэг тийм газар очиж ирсэн. Дөнгөж зөвлөгч болчоод ирж орчоод. Нөгөө нэраа 0-5 насны хүүхдээ ирэх гээл явж байгаа. Анх 2010 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг хүний их хэмжээр төгсөөд 2011 онд хаавал 4 6 дугаар хорооны Чанд аваа өрхийн эрүүл мэндийн төвөөр хүний их хэмж мэрэгчлэр ажилд орж исэн. Анх бол одоо өрхийн эмнэлэгт ажилд орохдоо яна ажиллаж чадах болов гэж амар их айцтай орж ирж исэн. Тэгээд ерөнхийдөө бол ажилд ороод хамгийн анх нөгөө бүрэг чулуун эмчтэй дарагтаа уулзаад тэгээ ингээ ажиллах хүсэлтэй байна гэдгсэн манайх таныг урайлах хүлээж авнаа гэд амар гоё урайлах хүлээж авсанд нь амар баяртай байдаг. Тэгээд
Анх ажилд орсон өдрөөс хамгийн анхны хүнээ үзэл өвчтөндөө бас зөвлөгөөгөө өгөөл те. Тэгэл ингээ гаргаж явах та. За би болох юм байна гэж амир дотор амир бодож исэн. Өрхийн эмнэлэгт бол бүх юмыг анханаас нь хийж сурна. Нэраагаа үзнэ, ахмадаа үзнэ, тэгээ өсвөр насны хүүхдүүдээ үзнэ. Тэгээд одоо нөгөө жирэмсэн ээжүүдээ үзнэ. Ер нь бол өрхийн эмч бол бүх талын бүх мэдлэгийг өөртөө шингээж бүгднийг ингэж үздэгээрээ. Өрхийн эмч бол бүх талын авьяастай, бүх талын мэдлэгийг хөрөмтлүүлсэн тийм хүмүүс гэж бодож байгаа. Анх ажилд ороод удаагүй байхад яг энэ худаг дээр нэг хүн ухаалтчлаа гэд. Тэгээд яг нөгөө дуудлагынхаа дагуу тэр худаг дээр очиод тэр тухайн хүнийг үзчихсэн. Тэгээд тэр хүн маань ингээд нөгөө сахарын улмаас болоод ухаалдаад нөгөө сахар нь унаад ухаалтсан тийм хүн байсан. Тухайн үед бол би шинэхэн эмч байсан болохоор яварсан арга хэмжээгээ авсан ч гэсэн совилогч олон жил ажилласан мундаг туршлагатай байдгаараа илүү их давуу талтай байдаг юм байна. Совилогч маань илүү их ингээд тусалж одоо ингэ шүү тгий шүү гэд ингээд тайлбарлаад ингэхээр бүр илүү ингэж урам орж одоо тийм түшиг толгуур их болдогт би амар тухайн үед их баярлж ийсэн. Ер нь бол олон жил ажилласан совилогч нар бол амар мундаг хүмүүс байд юм байна гэж тухайн үед амар бахархаж амар хүлээж авчихсан. Тэрэндээ ч би бас энэ өрхийн эмнэлэгт ажилласандаа их бахархдаг. Одоо болохоор яг хавдрын эмчийн чиглэлээр бол яг хавдар тусаад онцлогдоод ирсэн хүмүүсээ болохоор хагалгаанд орсныг нь одоо хянаад өвчнөө үзээд эмчлээд явна гэсэн үг. Өрхийн эмч бол бүх талаас нь бүх төрлийн бүх өвчнийг мэдэж онцлож бүх хүнээ 0-оос 60 нас 90 нас хүртэл бүгдийг нь үздэгээрээ давуу талтай л гэдэг. Ард иргэд бол тэр үед чинь нөгөө гэрээ үйлчлэгээгээд орохоор зэрэг бас ихэнх үед бол ойлгодог байсан юм. Тэгээд бол нөгөө графикийн дагуур эмчнэр чинь үйлчлэгээгээ үзүүлээд 7 хоног болгоно хүний нэргээд хүүхдээ эргээд үзээд яваад ахаар айгүй таатай. Тэгээд явандаа явж байгаа тэр чинь санхүүжилт нь орж ирээд гэрээ эмчилгээ, гэрээрээ эмчилгээ эм тариагаа хийгээд өгчдөг, стор нээгээд үйлчлдэг бас тийм үйлчлэгээ яваад байсан. Тэрэнд айгүй сэтгэл хангалуун байдаг байсан. Тэгэл улсын эмнэлэгт чинь тэр үед очроод ирэхгүй хэвтэж чадахгүй байсан юу бол гэрээрээ эмчлүүлждэг байна шүү дээ. Стор нээлгээд өрхийн эмч нь очиод зааж сувлэгч нь очиод. Одоо бол бүх юм хөгжсөн байна. Өрхийн эмнэлгүүдэд машин дээр багш тоног төхөөрөмж бүх юмараа хангагдсан болохоор үйлчлүүлэгч нарын сэтгэл хангамж сайтай байдаг болохоор энэтэй л холбоотой. Тэгсэн ч бид нар бол тэр үедээ ажиллаж байхдаа бүхэл чадлаараа ажиллаж байсан. Үйлчлүүлэгч нарын сэтгэл хангамж ч гэсэн сайн байдаг гэсэн. Өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төв өдөрчсөн дүрм гэдэг. Дүрм заснаар яг гэхээр одоо орон нутагт бол 8,000 хүн, хотод бол 10,000 хүн дотнд нэг өрхийн эмнэлэг, 1800-аас 2,000 хүн ам дотнодыг эмч сувлэгч ажиллана гэсэн өрхийн эмнэлэг өдөрчсөн дүрм бол стандарт заасан байдаг. Энэ бүтцээрээ одоо тухайн 2000 онд байгуулагдсан 6,000 байсан. Одоо манай өрхийн эрүүл мэндийн төв 9,800 гаруй одоо хүн амтай 2800 гаруй өрхтэй одоо ийм нэлээ өссөн одоо бүрэлдэхүүнтэй ийм 6 дугаар хорооны гэр хороолол одоо 80% нь байшин хороолол сүүл үед одоо байшин хороолол ихсэж байгаа таалууд болоод ийм бүтцээр одоо 4 эмч 5 эмч 3 савлагч тэгээд туслагч нийгмийн эрүүл мэндийн ажилтан туслахтаа нэгтлэн яруу гэд бусад жолооч үйлчлэгч гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр 18 оны бүрэлдэхүүнтэйгээр энэ өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. За одоо манай радиус бол ерөөхдөө нэг 4-5 км байдаг.
одоо ингээл 19-20 онд том хэмжээний ковид гэл ингээл халдвар төвчин гарч ирсэн. Тэр үед одоо бид нэр өрхийн одоо маш хэмжээний халдвар гарч одоо орон даяараа бид нэр хэвтүүлээ дийлэх байсан үед энэ халдвараас одоо иргэдэд хамгаалах хүсэлд өрхийн эмчнэр өрхийн одоо анхан шатны байгууллага хамгийн их өөрөх гүйцэтгэж маш олон хүнийг одоо халдвар эрсдлээс хамгаалж эрүүл болох үйлсэд нь их гавь байгуулсан гэд бидний төвхөд маш харин байдаг л та. Иргэдэд одоо эрүүл мэндийн талаарх сурвалж сурталчилгааг хийх, тэдэд эрүүл мэндийн талаарх мэдээллийг хүргэх. За тэгээд мөн статистик мэдээ тайлан гэдгээ бас давхар хариуцаж явдаг. Хүний нөөцөө бас давхар хариуцаад ингээд явж байна. Цаг үетэйгээ холбогдуулаад одоо бол томоогийн улирал дэгдсэн учраас томоогийн талаар мэдээлэл өгж явна. Тэгээд одоо гал түлээд хүйтрийн улирал эхлэхээр зэрэг угаарын хийн талаар ах зөвлөгөө мэдээлэл өгнө. За тэгээд өчигд хаваршаад ирэхээр зэрэг тэгээ шар усны үеэр гидсний халдвар төвчин байгалийн юутэйгээ тийм халдвар төвчнийхаа мэдээллүүдийг бас өгөө явуулдаг. Тэгээд хавар болон зүүн болон харшлын үер усны цаг үетэйгээ холбогдуулаад мэдээлэл сурчлагаа өгөө. Ковидоос өмнө бол нөгөө танхимын сургалт айгүй идэвхтэй сайн явж болдог гэсэн. Танхимаар айгүй сургалт сурчлага хийдэг гэсэн. Одоо ковидоос хойш бол танхимын сургалтаа бас их юугүй болоод одоо онлайн сургалт, онлайн сурталчилгаа тэгээ ганцаарчилсан нөгөө орж ирсүүл ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг хүргэхийг илүү явж өндөө. Бүхэл нараагаас авахгүй л хөгшөртлөө өрхөөрөө дамжиж өрхөөсөө бүх үйлчлэгээ авдаг. Ямар ч очир дугаар заавал цагаар захиалга гэсэн юу авахгүй зүгээр л өөрсдөө ороод ирэл үзүүлээд байгаа явцдаг. Манайх бол одоо нараа эргэлт, ахмадын эргэлт эдгээр бол жимсэн цагаас нь эхлээл хяналтанд аваад төрн дөрөөл ягаад хүүхэд нь одоо эдгээр үе дамжаа бүр хүүхдийнх нь хүүхэд вакцинд ирэл ээж нар нь би өөрөө вакцинд явдаг гэсэн одоо манай хүүхэд вакцинд ороо явж гин гэл ингээд ягаад явдаг хэвээр тийм иргэдтэй хамгийн ойрхон хамгийн юутай эрүүл мэндийн салбарч л өрх хэмлэг. Тэр үчиг хэсгийн систем гээл байлаа шүү дээ. Хэсгийн систем гээл барах тухайн өрхөд үйлчлэнэ гэж байхгүй. Тухайн одоо нэгжтэй байгаа одоо жишээл 6 дугаар ороо гэх юм бол тэр иргэдийн хүүхдийн бол дуудлагаар үзнэ. Ахмадыг бол одоо насан туршидын дотрын эмчээр үздэг ч юм уу. Тэр гэр бүлийн түүхийг бол тэр нэг тууштай одоогийн систем шиг мэдэхгүй шүү дээ. За энэ өрхийн эрүүл мэндийн систем анхан шатны тусламж өгснөөр тухайн одоо өрх гэр бүлийн одоо нийгмийн тусламж үйлчилгээ одоо юу гэдэг одоо тэдний сайн сайхан амьдрал одоо өгдөл очиод дуудлагаарч усны савыг үзээд жарлан чинь ямар байна те ямар орчинд одоо өсөж гин тухайн хүүхдээ одоо идэж явах юм хөрөлцөөтэй юу гэдгээс ахуулаад дүгнэлтэд ажилдгаараа одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн тусламжаас гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд тэр өрх гэрд ямар хүн өссөн байж гэн ямар одоо удамшлын ямар өвчтөй байх уу за ямар нэгэн байдлаар одоо нийгмийн эрсдэлт хүчин зүйлс байна уу гэдэг байдлаасаа судлахад болоод өрхийн эмч анхшил чатны одоо тухайн одоо хамгийн одоо тэр өрх гэрийн хамгийн дотны одоо туслагч юм уу эрүүл мэндийн хариуцлага том одоо бүрэлдэхүүн хэсэг нь байдаг. Өрхийн эмнэлэгт би анх одоо 2021 онд ажилд орж исэн. Одоо 3-4 жилдээ ажиллаж байна. Нөгөө нөхөн үржгүй эмэгтэйчүүдийн бүртгэл судалгаа болон одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд хариуцаж тийм ажил хийж байгаа. Хөгшчүүд, нараа тэгээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүгднгийнх нь бүртгэл судалгаа бүх юмнуудаа хариуцаад ингээд бас ажиллаж байгаа. Онцлог нь тэгэхээр одоо бүх хүмүүстэй харьцаж штэ тий. Одоо жирэмсэн, хөөхүүл ээж, за дээрээс нөгөө дөнгөж төрсөн нараа тэгээд өндөр настай ахмад бүх хүмүүсээ үдэж гин гэдэг чинь олон талын мэрэгжил бас эзэмшиж гин гэсэн үг байхгүй юу? Ганцхан чих хамар болоод ганцхан чих хамар болоо үзээ явчихна, уушгил уушгаа үзээ явчихна. Тэрэн шиг биш. Бүх талын одоо мэрэгжлийг бас эзэмшиж байгаа та бас холбоотой. Яралтайгаар гэхэд жишээ нь одоо яралтай дуудлаганд бол нөгөө сувлагчтайгаа хамт явна шүү дээ. Заавал тариа хийх ёстой, нөгөө амин үзүүлэлтүүдэд үзүүлэх ёстой. Хамт л хоёулаа зэрэг ажиллахгүй бол бас хүн дээр очих юм, ганцаар очих юм бол бас амжихгүй. Бас дараагийнхын зэрэг хүндрэлүүд гарах учраас. Нөгөө эмч болгон дээр ч одоо нэг 400-аас 480 одоо өрх тэр дундаа одоо нөгөө 2000 гаруй хүн ингээ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ.
Энэ болгоны чи одоо нөгөө бүлэг бүлгээр нь хувааж авч үздэг. Эрүүл 1 2 3 4 дэх бүлэг гэдэг ингээ хувааж авч үздэг. Нөгөө тэр бүлгүүд дандаа нөгөө оншороо хамаарад нөгөө эрүүл биш гэдэг тэр бүгд юу судалгаанууд бол байдаг аахгүй. Олон жил ажилласан. Тэгэл нөгөө дуудах болгонд нь очиж үзэл үзэхдээ шууд даралтын үзээ юуг нь зөвхөн нэг амин үзүүлэлтийг үзээ авчихгүй шүү дээ. Ярилцсан юунаас болсон, яасан хийсэн гэдэг. Тэг нөгөө цаад өвчний шалтгааныг олохын тулд заавал ганцхан өвчнөд тулахгүй ярилцсан сэтгэл зүйтэй нь бас ойлголцохыг хичээнэ. Тэгээд ирэхээр айгүй дотн болоод ирдэг байхгүй. Тэгээл нөгөө өөр эмчнэр очихлоор айгүй дургу ганцхан нөгөө манай нөгөө эмч байна уу? Тэрийг явуулаад өгөөч гэл. Тэгэл очихоор нөгөө өмөлзөөл уйлах гал хамаг байдаг юм ярьчих гал тий. Тэгээд нэг тиймэрхүү бас нэг сайхан тал бий. Бид нар ч одоо энэ тэрний ач биш штэ гэд бүр 3 үеэр нь ингээд бүр мэддэг болсон. Тэднийх чинь тэр болонд хүн асуухад бол амдахгүй штэ. Айлаж заагаад өгчин, хүнээж заагаад өгчин. Бид нар тэгж л ажилтдаг байсан. За энэ удмын эдний их ингээд харуулт ихтэй айл энэ удмадах эднийх илгээд авчдаг шүү энэ төр гэд. Бөөр тэр нөгөө өөрсдөө үзээд хараад хяналтандаа аваад бичээд хөтлөө явчихараа бүгд тэгж харагдчихэдэг зураг нь тий. Тэргээр бас нэг даваа дал да. Одоо ингээл өнөөдөр нэг дулмаа гэдэг эмчтэр хэвцэн хүн маргааш цэцгээ дээр очиод 2 3 төрлийн юм сонсвол нөгөөдөр өөр эмнэлэг яваад ингээд авахгүй яг тэр эмчээрээ дагнад болохгүй бол дээд чатны эмнэлэгтээ явуулна энэ төр гэдэг бүх төлөвлөгөө нээж яадаг. Бид нар тэр үед тэгжил ажилтдаг байсан. Одоо миний тухайн үед үзээд эргээд гэр нэргээ явж исэн хүүхдүүд одоо ахаад аав ээж болцсон одоо надад үзүүлж штэ. Тэгэхээр бас ингээд 2 дахь 3 дахь үеийн өсгөөд одоо тэр гэр бүлийн эмч нь болоод өрхийн эмч нь болоод явж байгаараас барахалтай сайхан мэрэгчлэж бас одоо нөгөө өсгсөн одоо хүүхдүүдэд хараад бас бахархал төрдөг. Удаан ажиллахаар ер нь хүмүүс аяг ингээ итгээд юмаа ярьдаг те нэгэсэндээ заримдаа сэтгэл зүйч болцсон явж идэг штэ ер нь эмээ өвөнөр бол айгүйх юмаа ярина манай хүүхэд гэсэн гээл те тэгээ тэрийгээ ярьчихаар тэд нар чинь гоё болоод жоохон ч гэсэн даралт маралт зүрх мөрхтэлсэн гэртээ болсон нөгөө ууртаа мөхтө өглөө орж ирэхэд тэр мөр нь бол ингээ яриад ингээд гоё яачаар гоё болчлоо за гэл ингээл та битэтиг гэл тавьшруулахад тэгдэг тэгээ бүр нөгөө удаан ажиллаад ирэхээр баг хүүхэд нэм шиг ээж аав нэм шиг болчдөг штэ. Жоо хүүхдүүдэд бол ээж аав нэм шиг, өвөө эмээнэрт бол охины нэм шиг болчдөг. Одоо энэ хүмүүсийг дархлаажуулж энэ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг том зүйлийг бол одоо баг 90% 100% өрхийн эрүүл мэндийн төв хийж штэ. Би энэ чандаа өрхийн эмнэлэг дахлах совилогч давхар одоо вакцинатор совилогч гэдгээ хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакцинаар дархлаажуулдаг гэсэн үг. Тэгээд байгууллагынхаа ахлах совилогчийг бас давхар хийгээд явдаг. Нэмэлт одоо энэ томоогийн өвлийн улирал дэмтэр бол бүр айгүй ахмадууд, өөрчлөлийн мэргэшээлт иргэдүүд, жирэмсэн хүүхдгээ зөндөө олон хүрдэг. Энэ бол жилд ер нь 2 удаа хийгддэг нэмэлт дархлаажуулалт гэсэн үг. Хавар нэг 5 сард хийгдэн. Тэгээд намар 9 сард нэг хийгддэг. Тэгээд тэр үед бол бүр айгүй их өдөрт бол 30 40 хүн ирнэ ахмадууд хүүхдүүд бүгд ороод. Зөв энгийн үед бол яг 2 сартаагаас 2 насны хүүхдүүд бол товлоо вакцин ирдэг. Тэнд бол өдөрт нэг 10-аас 15 вакцин, зарим үед бол 4-5 вакцин хийх өдөр байгаа. Нэмэлт энэ дархлаажуулалт үеэр сургууль цэцэрлэгээр явдаг. Одоо ингээд улирлын томоо эхлээд бид нар одоо манай өрхийн эмнэлэг нэг цэцэрлэгтээ 180-аас 2% сургуультай ингээд хамтарч ажилладаг 3 ийм хүүхдүүдийн байгууллагатай гэсэн үг. За тэднэрээрээ бас ингээд өдрөө тохироод яваад өгдөг хийдэг гэсэн үг. Өрхийн хэмжээнд 80-аас 100 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өдрийн эмчилгээ, сэргийн засах, гэрийн эмчилгээ, дархлаажуулалтын сувилагчаар энэ нараага тий 2 3 4 5 сартай 9 сартай 2 настайгийн вакцина хийн тий.
Тэгээд сэргээн засахын үйл ажиллагаагаа явуулна. Гэрээ эргэлтээ хийн, төрсөн ээжээ иргэн, яриагаа иргэн. Тэгээд ахмад настанд гэрээр явж сувилгын тусламж үйлчлэг, холголт цоролтоос сэргээж сувилгын тусламж үйлчлэгээ үзүүлдэг. 1 сар хүртэл манайх эргэлт хийдэг 7-7 хоногийн зайтай. Би энэ дархлаажуулалтын сувилагч болснороо бахархдаг. Цахим жилдсний ач тус гэвэл нөгөө эцэг эхчүүдийн Монголиороо вакцины хүүхдийнхээ өрсөн сэргийлэх тарилгын мэдээллийг шууд одоо тэ ягаан төвтөргөө ханаас ч өөрсдийнхөө хүүхдүүдийн мэдээллийг авчиж байгаа. Дээрээс нь сургууль цэцэрлэх нь багш нарын ч гэсэн ороод бас харждаг юм шиг байлаа. Тэгээд энэ вакцинд ороогүй байх юм бол нөхөж орох. Одоо улаан бурхан бол тэгдэд байгаа шүү дээ. Тэрний талаар бол шууд ээж аав нэг Монгол ус ороод аваад багштай нь холбогдол ороогүйг нь бид нар хоорондоо сургуулийн эмчтэй холбогдоод нөхөж одоо хийж байгаа. Тэгээ дээрээс нь нөхөд энэ програм руу шилжээд шивж байгаа аахгүй. Тэгээ өдөртлөхэд одоо ингээд энэ олон ягаан дэвтрүүдийг одоо шивээд ерөнхийдөө дууссан. Одоо манайх нөгөө дахиад хувийн сургуультай болсон. Энэ сургуулийнхаа хүүхдүүдийг шивээд байгаа. Ер нь цахим жилдсэн нь бол одоо энэ хүүхдүүдийг 15 нас болоод тэ бүр гадагшаа тодорхой их сургуульд явах тэр болгонд чинь шууд нөгөө бичиг баримт нь алга болно гэхгүй амар энэгээрээ хараад явчихна гэсэн үг. Тэр нь бас энэ хүүхдүүдийн ирээдүйд бас өөрсөнд нь ч гэсэн ийм өвчин сэргийлэх вакцинд орж исэн юм байна гэдгийг ээж аавч өөртөө ч гэсэн мэдэх боломжтой тий. Тэргээр их зүгээр байгаа. Зарим хүүхдүүдийн дэвтрүүд одоо ингээд алга болсон, нүүхтэй, шатаацсан, хайцсан гэсэн хүүхдүүд байгаад байгаа байхгүй. Тэднийг одоо бид нар тарилгын урчин сэргийлэх тарилгын гэрчилгээгээд бүр ингээд өрхтөр нь хадгалагддаг юм жижиг хуудас байгаа. Тэргээр нь бас нөхөж шивж өгж байгаа. Тэгээ гадаадд төрсэн хүүхдүүд бол өөртөө ингээд ийм дархлаажуулалтын пассворттэй ирдэм лээ. Тэрийг бас одоохондоо яг Монголынхтойгоо таарж байгааг ингээд орчуулж агаад боломжтойг шивж өгж байгаа. За тоног төхөөрөмжийн хувьд нэлээ одоо өссөн байгаа. Бид нар манай эмнэлэг гэхэд биохим гинекологийн аппараттай мөртлөө энэ үйлчлэгийг хийдэггүй. Бусад одоо тестийн 14 мэдүүлгийн шинжилгээ байна. ЭХО зүрхний эвчлэг. За тэгэл цуснд одоо сахар тодорхойлох шинжилгээнүүд байна. За тэгэл ясны сэргийлт үзэх, биеийн бүтэц тодорхойлох. За бүхий л одоо энэ пэцэг эмчилгээ одоо сэргэн засахын тоног төхөөрөмжүүд байна. Энийг үйлчлэхэд хүн одоо цаашаа 2 дахь 3 дахь шатанд очрол дуваарлахгүйгээр одоо өрхийн эмнэлэгтэй хагчны сүнжүүлсээр баваад ах боломжтой ийм төсөлмжүүлэлтийг үзүүлдгээрээ нэлээд өргөн цараар үүтэй эрүүл мэндийн байгууллага гэж тодорхойлж болно. За энэ нь манай өдрийн эмчилгээний өрөө байгаа. За энд одоо эмчлүүлэгч маань эмчин анхан шатны одоо төрөвчлсөн шинжилгээнүүд болон шээсний ерөнхий шинжилгээ. За тэгээд эмчийн залтаар өдрийн эмчилгээний бүх тусаал тарианууд хийгддэг өрөө маань байна. Хөвчлэн ер нь өндөр настай хүмүүс одоо ханаа таман үйлрэл эхэлсэн байна. Тэгээд дархлаагаа дэмжих зорилгоор шингэн туслууд их хэмжээгээр хийгдэж байна. Өдөрт 30-40 эмчилгээ үйлчилгээ авдаг. Энэ аппарат маань одоо хүнийхээ бүх дараалал пульс тэгээд зүрхний цэцлэг бичлэг байна. Энэгээр одоо ингээ хүчил төрөгч дэмжих амьсгалын замын аппаратууд маань яралтай хүн орж ирлээ гэхэд манай бүх яралтай төслөвний хүчил төрөгч аппарат, цэр зориулах аппарат, амбо бүгд барилсан байна. Шинжилгээнд ганцхан бие амын шинжилгээ, цэсний дэлгэрэг шинжилгээ л автахгүй. Бусад бүх одоо анхан шатны төрөгчсөн тестүүдээр одоо БЦ дахтын богоо үзэж байна. Шээсний ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэгээ хийдэг. Одоо тасралтгүй хүмүүсийнхаа бүх одоо хүмүүс маань ерөөсөө бид нар ингээд өвчин хүрхгүй тул урьдчилан сэргийлж тариа хилдэгдэг, тариа үйлчлэгэнд ордог. Энийг маань тасралтгүй ингэж үзүүлж байгаад л одоо баярлж явдаг та. Тий. Хамгийн анхан шатны нэг учраас гэртээ ойрхон
одоо Ариадаас 3 км гэхэр чинь жоохон алхаал өрхийн имлэгтэй ирж чинь бид нар ажлын цагаар орой 18 цаг хүртэл үйлчилж байна. Заримдаа талдар төвчин гарсан үед өндөржүүлсэн бэлэн байдлын үед одоо цаг харгалцахгүй энэ төр ажилтдаг. Одоо сая Улаанбархны дэгдэлтэй үед бол орой 21 цаг хүртэл ажиллаж исэн. Өвлийн одоо томоогүй үед ч гэсэн бид нар одоо утассан цагаар ажилладаг. Тэгэхээр Монгол орны эрүүл мэндийн системийн том одоо ачааг бол нуулцдаг юм хүмүүсээ л гэж ойлгож байна шүү. Манай хамт олон бол юу нэгсэн нэг дээр тусалцаа үзэл туслах дэмжих ажилтаасаа. Тэгээ манайх чинь би ч энэс гарцаа манай авгаа энд ажиллаж ирсэн. Тэгэхэд манайх нэг шатаад. Тэгэхэд манай хамт олон бол их сайн тусалцаа үзэж бид хоёрыг бол их дэмжиж халуун дотноор хүлээж авч сайн хангаж ажиллаж ирсэн. Энэ бүхэнд баярлж явдаг. Чанд байгаа өрхийн имлэг үе хамтан ажиллаж байсан одоо ажиллаж байгаа хамт олондоо түүх 25 жилийн мэд дэвшилдэг. Өрхийн имлэг үүсч байгуулагдсан 25 жилийн баярын мэд хүргээд. Би одоо энэ 6 дахь хорондоо одоо хүртэл ажиллаж амьдарч байна. Одоо манай аш нар зээнэр хүртлийн нүгээр үзүүлж харуулад орж гараад одоо энэ өрхийн имлэгтэйгээ холбоотой л байна да. Ахуй амьдрал хүртэл энд бараг л гаргаа ихсэн гэхүү те. Тийм болохоор өрхийн имлэгтэй баярлж авдаг. Тэр үеийн цуг ажиллаж байсан ах модод одоо хүртэл ингээд бүгд дуулзаад жил болгон биднийг хөдөөж авдаг. Манай өрхийн имлэг 6 дахь хорооно үйлчлүүлдэг иргэдэд хамгийн түрүүнд өрхийн эрүүл мэндийн төвийг үүсч өгсөн 25 жилийн баярын мэнд дүргээ. Тэгээд одоо энэ нийт өрхийн эрүүл мэндийн төвд салбарт ажиллаж байгаа ийм сүүлэгч ажилчдаа нийт 2025 оны баярын мэнд дүргээ. За хамт олондоо одоо өрхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж өгсөний 25 жилийн ойн баярын мэндийг одоо өөрийнхөө хамт олондоо болон одоо бус мэргэжлэлд нэгт хүмүүстээ баярын одоо мэндийг дэвшүүлээ да. Өрхийн имлэгийн үүсч өгсөний 25 жилийн баярын мэнд төргий. За тэгээд цаашид бүгдээрээ одоо нэг өөрсдийн эрүүл мэндэд бас анхаарах тий. Мөн ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлын амжилтыг л хүсье да. За ажлын нийт хамт олондоо өрхийн имлэгийг үүсэж байгуулагдсан 25 жилийн баярын мэндийг хүргье. За би одоо тэр үед ажиллаж исэн болон одоо ажиллаж байгаа хамт олондоо өрхийн эмч байгуулагдсан 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тухайн үед одоо анхаачны тусламж гэж байхгүй байх үед одоо байгуулсан хувийн гишүүний хэлбэрээр байгуулсан оновчтой систем болоод энэ хөгжсөн одоо бол хөгжлийн тодорхой шатнд хүрч бид нэр бол иргэдээ эмчилгээ онцлогоо бүхий л одоо нийгмийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээг үзүүлэхэд шилжсэн үйл ажиллагаар төлсөн байгууллага гэж үздэг. Өрхийн эмчийг бидний ажиллаж исэн үеэс болоод эрс өөр сайхан болсон байна. Тэгээ цаашдаа болоод өрхийн эмч нарын одоо цалин тэтгэврийн ямар гэдгийг бидний үед бол их бага л цалин авдаг байсан, ажил болоод хүнд байсан. Одоо болоод цаашдаа их сайхан болж байна. Бидний үеийн одоо 20 хэдэн жилийн өмнөх үйл ажиллагаастай одоо харьцуулж сайхан одоо болсон тоног төхөөрөмж энэ төр болоод сайхан болсон байна. Анх ингээд байгуулагдсан үеэс одоо хүртэл аваа явцсан. Одоо дээрээс нь санхүүжилтийн төр засаг эрүүл мэндийн яамны зөв зохистой бодлого байх юм бол энэ өрхийн имлэгийн ач тус чи их шүү дээ. Ядаж л хүн нэг тариагаа хийлгэж хуруугаараа зүсцэн байх тушаа боолгоч. Тэгээд ч энэ улсын болон амбулаторуудын ачаал хамаагүй багсан шүү дээ. Өрхийн имлэг бүрт чинь айлдууд ойртсон холж явахгүй маш олон талд яаж холбогдолтой. Гол нь зөв бодлого, зөв зохицуултыг хийгээд өгчөөсэй гэж би боддог. Хамт олноороо бид нар бол нэг ёстой нэг бол дуурвал дуу нэг докторол хүч нэг гэж өстой ханцуугаа шамлаад орж исэн. Тэр үеийн эмч нар манай энэ хамт олон чинь маш их шаргуу, сэтгэлтэй, зүтгэлтэй, бие бинийгээ их ойлгодог тийм хамт олон байсан. Тиймдээ ч өнөөдөр хүртэл ингээд энэ сайхан имлэгээ аваад явж байгаа. Ер нь энэ Монгол улсад ажиллаж байгаа өрхийн эмч нар бол айгүй сэтгэл зүрхээр ажилладаг.